Мал аж ахуй газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлж эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр аймгийнхаа хүн амыг хангаж жижиг дунд хөнгөн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлж өрсөлдөх чадварыг дэвшлүүлэн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Орхон аймгийн цэцэргийн тамгын газар, хүнс хөдөө аж ахуйн газар, мал эмнэлгийн газар, Баян өндөр Жаргалан сумын цэцэргийн тамгын газар хамтран аймгийн хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн салбарын ажилтнуудын зөвлөгөн 2019 арга хэмжээг зохион байгууллаа. Ихэд бэлэн болсныг санагдуулъя. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн хүнсний үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа малчид, тариаланчид, хүнсчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуй нэгж байгууллага энэ салбарт оюун ухаан хүч хөдөлмөрөөр зориулж яваа ажилтан ажиллагчид та бүхэнтэй аймгийн хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт тулгамдсан асуудал цаашид өргөдөх бодлогыг хэрхэн хөгжүүлэх талаар энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Төрийн үйлчлэгийг малчдад ойртуулах зорилгоор сүүлийн жилүүдэд өвөр хаврын үйлрэлд мал аж ахуйн хөгжил хаврчдын цагийн байдалтай танилцах, хүн мал эмнэлэг, нийгмийн үйлчлэгийг хүрэхэд төрийн албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсгүүдийг сар бараг ажиллуулах ажил уламжлал болоод явж байна. Мөн өрхийн тариаллыг дэмжих дэд хөтөлбөр, эрдэнэт үйлдвэрлэлүүд хөтөлбөрүүдийг батлуулж хэрэгжлийг ханган ажиллаж байна. Өрхийн тариаллыг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, хамгаалагдсан хүнсний тариаланг эрхлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйд ядуулыг бууруулах, гэр бүлийн хэрэгцээний төмс хүнсний ногоог жилийн туршийг доктортой хангахад оршиж байгаа юм. Зөв сорогдол багтаа. Мөн энэхүү зөвлөгөө Монгол Улсын мал аж ахуй, газар тариалан, хүнс жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын мэдээллийг хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамны ахлах мэргэжилтнүүдийн аймаг орон нутагтай хэрхэн уялдаа холбоотой ажиллаж байгаа талаар мэдээллээ. Газар тариалан эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, за дээрэс нь мал эмнэлгийн салбар байгууллагууд, бусад холбоод байгууллагуудыг хамтруулаад зохион байгуулж байгаа нь бас ачаал бүгдэлтэй байна л да. Яг тэгэхээр тухайн салбаруудад хэрэгжиж байгаа бодлого, хэрэгжилтүүдийг, хэрэгжүүлсэн ажлуудыг нэгдсэн нэг дор цугларч хоорондоо ярилцаад хоорондоо мэдээлэл солилцоо тэгээд цаашд шийдвэр гаргаж дараа дараагийн ажлуудыг хэрэгжүүлэхэд бас үр дүн гарах юм байна уу гэж би олж харж байна л да. За мал эмнэлгийн ерхий газрын хувьд гэх юм бол 2018 оны 6 сараас эхлээд мал эмнэлгийн ерхий газар нэртэйгээр бүтцтэйгээр ажиллаж эхэлж байгаа. За ерхий газар маань 44 хүний орон тоотойгоор ажиллаж байна. Дээрээс нь аймгийн мал эмнэлгийн газрууд, сумын мал эмнэлгийн тасаг гэсэн бүтцтэйгээр ажиллаж байна. За дээрээс нь Улаанбаатарт ажиллаж байгаа одоо бусад мэргэжлийн байгууллагууд ухаалах юм бол биокомбинат үндэсний үйлдвэрлэгч, вакцины үйлдвэрлэгч, за тэрний гарсан вакциныг шалгадаг үйлдвэр нь, дээрээс нь улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг байгууллагуудыг игнэнд нэгтгэж мал эмнэлгийн салбараа нэгдсэн босоо бүтцтэй болж ажиллаж байгаа нь бас ололттой тал юм аа. За тэгээд энэ шинжилгээний бодлого гэдэг маань ер нь мал эмнэлгийн салбар эхний ээлжинд энэ ондоо багтаад нэг суур мэдээлэлээ бүрдүүлж авъя. Суур мэдээлэлтэй урд нь байгаа мэдээллүүдээ бүр наривчлал сумын төвшөнд, өрхийн төвшөнд наривчлал мэдээлэлээ бүрдүүлж аваад тэрэн дээр үндэсний зураглал гаргаад зураглалынхаа дагуу бид цаашдынхаа ажлыг төлөвлөх ажлаа сум, аймаг, улсынхаа төвшөнд шат чатандаа төлөвлөөд дараагийн арганд би одоо зохицоор нь хэрэгжүүлж яваа гэдэг ийм зорилттой явж байна. Хоёрдугаарт нь за мал эмнэлгийн хяналт гэдэг ямиг одоо салбар дотор оруулж ирэх гэдэг зорилго тавиад энэ хуулийнхаа дагуу хяналтын үйл ажиллагаа, мал эмнэлгийн үйл ажиллагааны хяналтыг салбараа мал эмнэлгийн ерхий газраас дотроо бүрэлдэхүүнд оруулж цаашдаа ажиллахаар юм нөхцөл бүрдээд явж байна л да. Өнөөдөр Орхон аймагт хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн мэргэжилтнүүдийн зөвлөгөө болж байна. Монгол Улсын засгийн газраас төрөөс ажилтнаар баримтлах бодлого, төрөөс хүнс хөдөө ажилтнаар баримтлах бодлого, мөн түнчлэн засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэгч 2100 ноолор хөтөлбөр болон бусад хөтөлбөрүүдийг батлуулаад энэ ажлыг хэрэгжүүлж яваа. Тухайлбал ноолор хөтөлбөрийн хүрээнд бол хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эцсийн бүтээгдэхүүний хэмжээ 25% өссөн байгаа. За Орхон аймгийн хувьд бол газар нутгийн хувьд бааж гисэн мал аж ахуй, газар тариалангийн салбар сувж байгаа. Мөн түншлэн энд бол хөнгөн үйлдвэрийн салбар, мөн жижиг дундын салбар бол илүүтэй өгч боломжтой. За мөн энэ талаараа ч гэсэн илүүтэй хөнгөн үйлдвэр жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр зээл хамрагдах, авсан зээлээр өшгтөө хэрэгжүүлэх боломжтой. Энэ жилийн 47 тэрбум
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас сүүлийн 5 жилд Орхон аймагт 1 тэрбум 101 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Энэхүү санхүүжилтийг зөвхөн 2014, 2015 онд 26 төсөлд 6 чиглэлээр олгосон байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн хорчооны асуудал. За жижиг дунд Энэ жилийн хувьд хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам дээр бол нэлээдгүй олон өөрчлөлтүүд гарсан. За мал хамгаалах сан гэдэг малч чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг сан байсан. За мөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэдэг хүнс болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг иргэд аж ахуйн нэгжүүдийг дэмждэг сан байсан. За мөн тариалан эрхлэлтийг дэмжих сан гэдэг тариаланчтай сан. Эдгээр сангууд бол нэгдсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сан болсон байна. За энэ шийдвэр бол одоо ингээд гарч дуусж байгаа юм байна. За үүнтэй холбоотойгоор бид нар сангаас олгох одоо дэмжлэг тусламжуудыг бол мэргэжлийн холбоотойгоо дамжуулан одоо тариаланчид, малчид, хүнс үйлдвэрлэгчид, за жижиг дунд бизнес эрхлэгчтэй бол хүргэж ажиллаж байна. За жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих сангийн зээл олох журам бас засгийн газар дээр хүнс үдэ аж ахуйн яам дээр хэлцэгдэж байна. За энэ бол 4 сарда багтаад журам гарчна. За Орхон аймагт бол урьдчилсан байдлаар 1 тэрбум төгрөг хойрлогдсон байна. За бид бол энэ жилийн хувьд үйлдвэржилт 2100 хөтөлбөр туссан үйлдвэрүүдийг дэмжих, за суурийг нь тавьж, за мөн хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр, за мал аж ахуйн чиглэлээр, газар тариалангийн чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэд аж ахуйн нэгжүүдэд дэмжих чиглэлээр одоо энэ сангийн зээлийг олгож ажиллана. За тариалтын хувьд бид хуучин тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 50% урьдчилгаатай үрийн будаа олгодог байсан хүүгүү зээлээ. За 50% урьдчилгаатай уран хамгааллын бодис бордоо, за 30% урьдчилгаатай шатхууны зээл олгодог байсан. Энэ ажлууд бол одоо өрхийн тариаланчид болон аж ахуйн нэгжүүдэд олгогдоод эхэлнэ. оюун сүрэн онцгой сайхны авир мэд Уг зөвлөгөөний үеэр хүнс хөдөө аж ахуй салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнаж оромжуулсан юм а. Жоо хуйчгаар шагнагдлаа. Би 1980 онд Улаантолгой сангийн аж ахуй гэж байхад анх одоо илгээлтээр ирж исэн. Одоо энэ Улаантолгой сангийн аж ахуй 40 жил ажиллаж байна. 40 жил ажиллахдаа би ер нь хөдөө аж ахуйн салбарыг бол топ тагнж ажилласан. Анх ирээд би одоо засварын газар одоо энэ сайдын механикчны цогцлборд трактор барьж байлаа. Тэгээд ер нь зах зээл ихэснээс хойш би ерөөсөө хуваарай, мад аж ахуй, газар тариалан, өрхийн газар тариалан эрхлээд одоо 39 жил амьдарч байна энд. Энэ сумд одоо 39 жил амьдрахтаа би бол одоо сэтгэл уюг их сайхан явдаг, их олон төмөнтэй. Одоо ер нь намайг бол баг эрдэнчүүд хүртэл баг энэ ногоо цагаа тарьж одоо худалдааллын хувьд бол одоо эрдэнчүүд хүртэл намайг мэднэ зүгээр. Тийм учраас өнөөдөр их сэтгэл өндөр сайхан байна. Одоо хүнс хөдөө аж ахуйн жоо хуйч авсантай баяртай байна. Өндөрөөр баярлж байна. Би хөдөө аж ахуйн трактор компани жолооч ажил газар тариаланд 20 гаруй жил ажилласан. Тэгээд одоо сэтгүүлтэй суугаад амьдарч байна. Лалууста ажил хөдөлмөр өндөр амжилт гаргаж хэрэг ажил хөдөлмөрийн маань өндөр үеигч одоо яг нэг ингэж хүндгэж ингэж урьж өсвөлгөндөө оруулсан байна. Одоо тэгээд их баярлж байна. Одоо залуустай хэлэхэд бол одоо үнэнч хөдөлмөрлж тэг хөдөлмөрийнхөө хөлсөөр сайхан амжирах. Одоо тэхийг л хүсэж байна да. Бид нөө тэгж хүмүүцсэн. Хөдөө аж ахуйд одоо мал оржуулгын газар 5 жил ажилласан. Тэгээд хөнгөн хүнсний үйлдвэрт бас 20 жил ажиллаад одоо тэгээд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн заржлаа. Энд л да ингээд 40 гаруй жил ажилласан. Түүнд одоо үнж шудраг айл болохоор эрүүл мэнд одоо аж тустай тийм бүтээгдэхүүн зарахыг хичээж байна. Олон жил ажилласан. Газар тариал эхлээд сангийн аж ахуй сайжрал ажиллаад дараа нь сан ногооч нар ажиллаад ингээ олон жил ажилласан. Сэтгэл өндөр энэ жил олон жил ажилласан. 86 оноос хойш ажилласан. Тэгээ олон жил ажиллаад сэтгэл бас өндөр. малчин тариаланч Орхон аймаг 2 сумтай 60 сумд малчид тариаланчдад төлхөө ажиллаж амьдардаг байна. Гэвч тус сумын хувьд хангалгуулын бохирдол болон эрдэнэ төлөвлөрийн хаягдлаас гардаг цагаан тоосны дэгдэлт өндөртэй бүсэд хамаардаг нь
тулгамдж буй асуудал болсон. Энэ тал дээр аймгийн удирдлагууд нэлээдгүй анхаарч ажиллаж байна. За Орхон аймгийг одоо төмс хүнсний ногоо сүүний бүтээгдэхүүнээр хангахаар мөрсөд 76 онд бол анх байгуулагдсан боловлогын сангийн аж ахуй. За одоо энэ утгаараа одоо бид бүгд агро парк байгуулж Эрдэнэ хотынхоо одоо иргэдийг одоо төмс хүнсний ногоогоор хангах зорилгоор бол агро парк байгуулахаар зорж өгч байгаа. За энэ 2019 онд одоо бид бүгд хураа сүний үйлдвэр болон Монгол ногоо төсөл хөтөлбөртэй хамтран дарчсан ногооны үйлдвэр байгуулахаар зорж байгаа. Одоо 5 сар ихэд бол байрын ашиглалтанд оруулах юм бол 6 сараас бид бүгд 2 үйлдвэр байгуулахаар явж байна. Суманд бол төгөө ид бол хангалттай байдаг. Малчит тариачдмаа төгөө идээр хангаж чинь үйлдвэрийг байгуулснаар 8 байнгын ажлын байр бий болохоор зорж өгч байгаа. За онцлог гэх юм бол бид бүгд хангал голын дагуу одоо ногоогоо усалж хангал голоор ундаалж малаа малдаг иргэдийг одоо Эрдэнэт үйлдвэртэй хамтран хангалан голын одоо цэвэршүүлэх байгууламж барихаар бол зорж өгч байгаа. Энэ жилээс аймгийн цэцэргийн мөрийн хөтөлбөр туснаар бол Солонгос улстай одоо хамтран ажиллах гэрээ байгуулад цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулахаар бол зорж өгч байгаа. Энэ бол манай Жолон цумын ард иргэл нэг одоо тулгамдж байгаа. Цаашдаа бас хэрэгжүүлэх гол одоо бүтээн байгуулалт бол болно гэж орж байгаа. Зөвлөгөөний төгсгөлд мал аж ахуй болон хүнс хөдөө аж ахуйн салбарт тулгамдж буй асуудлын талаар иргэдийн асуултанд удирдлагуудах хариулт өгсөн. Мөн иргэдээс гарсан саналыг нэгтгэж цаашид хэрэгжүүлж ажилдаа тусган ажиллана гэдгээ мэдгдлээ. Энэ зүйлийг ногоож хийж хөрхийг өмсөв. Орд үрхээрээ зүтгэхэд ямар ч уушуул хамрагдахгүй, ямар ч хөвгөлт байхгүй ийм төсөл яваад байгаа. Энэ үсээс ногоожны үйлдвэрлэлийг дэмжиж ангаас гэх юм цаашдынхаа зорилгоудад тодорхой хэмжээний зүйлүүдийг тусгаж дараагийнхаа шатнд яаж хэрэгжүүлэх ёстой юм бэ? Энэ дэлгэцийн гэдгийг бас тусгаж өгөөсэй гэж бодож байна. Аймгийн иргэн болохгүй байж болохгүй. Газар тариах гэхээр ногоон тэжээлийн талаар болохгүй. Нэг гар 100 мянган төгрөгөөс бид тариах ингээ. Биднэрт тогтцолтой аваад шугам байдаг, 3 мая байдаг, 220 байдаг. Тоогоо зөвшөөрлийг 200 мянган нэг өргөөс зөвшөөрөл олгоно гэдэг. Тэгээд худалдаа ажиллаж чадахгүй. Нэг хүн худалдаа ажиллах нэг өдрийг 1000 төгрөгөөр усалдаг. Одоо өдөрт 2 курсгүй нэг усны. Тэгээд энэ чинь аврын хадуун болж байгаа юм чинь нэг ус 2 усмаар 1000 төгрөгөөр 1500 төгрөгөөр гэж худалдаа эзэн санал тавьж байгаа. Ингээ бодохоор өдөр 200 нэг өр 200 мянга явахаар одоо 4 ай гэхэд 800 мянган төгрөгөөр зөвхөн тоог авах зөвшөөрлийг энэ тоог цахилгаан дамжуулах шугам сүлжээс авахулаад байна. Бид нэр шонгийн модоо татсан, цахилгааны утсаа татсан, зөвхөн тоог авах зөвшөөрөл энэ үнэтэй болж байгаа. Би энийг ойлгохгүй. Би яахаараа тоог авах зөвшөөрлийг гэж худалдаж явах хэрэгтэй гэж. Би тоог цахилгаан бүх замдаа өөрсдөө дааж байгаа. Би эдгээр 10 хүртэл ажилласан. Эрдэнэт хотод малуудыг бид байж болохгүй гэж зөвлөсний дагуу цугааны ингэж байж байгаа. Тэгээ одоо газар нутаг байхгүй байна. Тийм болохоор батлуудаар хувийн хүсэлт гэхүү нийт орхончуудынхаа нэрийн өмнөөс газар нутагтай болохын тулд тэр Эрдэнэт хот гэж бичсэн бай. Хотын статустай болж байгаа чинь. Бид нар бас иргэн Орхон аймгийг махсуу одоо хүнсний ногоо бүх юм ханддаг. Ийхэд өнгөрсөн 130 гаруй нөхөр 1200 боол ногоон хийгээд 70 бойртер ус өдөрт 20 литр сүү нийлүүлдэг орхныхаа хамтан. Би тэрээс мөн болоод амьдрэх л дээ. Ихтэй би тэгж атлагдаж явах гэхээр бас хэцүү. Сүүлийн жилүүдэд энэ малын үзэсгэлэн хоттой гэдэг юм манай аймагт одоо зохион байгуулалтаар байлаа. Улсын хэмжээнд ч гэсэн тасалдсан. Тийм учраас энэ жил манай аймгийн удирдлагууд олон мэргэжлийн байгууллагууд энийг бол хамтарч энэ жил малын хөгжлийн үзэсгэлэн хоттой гэдэг юмыг бүрэн амрын талбайтай зохион байгуулъя. 2 өдрийн ажил болно. Энэ зохион байгуулалт олон талын ач холбогдолтой. Ялангуяа махсуу хөргөлдөг эсвэл залуу үеийнхэн энэ мал аж ахуй мал сүр тэрний одоо үр төл гэж ямар амтан байдгийг ямар одоо бүтээгдэхүүн гардыг ямар ашиг шин гардыг гэдгийг мэдэж авах танин мэдээ талаас чухал ач холбогдолтой. Нөгөө талаар аймгийн нийт одоо иргэд хөдөлмөрчдөд бас одоо нэлээд одоо чухал зүйл болох байхаа гэж бодож байна.
Тэрнээс биш тэр наадмын халбаатаар юм уу нэг жаргалтын юм уу нэг захтаа очоод энэ байгууллага тэр хүн очиж үзэж чадахгүй. Энийг санал болгоч. Энэ цагаан тоосчд ариун хэмж авч өгөхгүй юм санчгүй тийм. Нөгөө талаар би одоо нэг 14 чадсан суугаад ургуулсан юм. Одоо ургацсан тэр манай трак болоод уртад харагдаж байгаа. Өөр ургаад гараад ирсэн. Тэгэхээр энэ засгийн газрын Монгол чадсан хөтөлбөрөөс хүнсэлдэж байгаа өөрийн хөтөлбөрч ирсэн. Тэгээд 7 жилээр 8 жил хөөцөлж тогтоо болчихлоо. Тогтоо болчих нь нэгдүгээр устдын систем уурсан юм. Хоёрдугаар өөрөөр явуулсан явуулах юм байна. Энийг тогтоо болгож гаргах байна. Энэ бүх асуултын ард ерөөсөө санхүүл гэдэг асуудал. Бүгдээрээ санхүүл очоод ямар нэгэн зүйл хийгээд бидний мөнгө хэрэгцээ. Тэгэхээр энэ хөнгөлтэй зээл олж байгаа юм сангийн мэдээлэл нь хүсэлтэйч хамтран төлөвлөрөөд тэр мэдээллийг бидэнд хангалттай үнцэтийг мэдээлэл өгдөг болох юм бол эндээс тухайн санхүүжилтийг авах чадвартай, тэрийг хэрэгжүүлэх чадвартай очно олон компани бидлэг боловсролтой өндөр чадвартай улсууд ийм байгаа юм хангалттай байх асуултаас. Тэгэхээр тэр санхүүгийн төсвийг орон нутагт нь илүү төлөвлөх хэрэгтэй. Сая гэж 97 тэрбум төгрөгийн зээл нь их усыг бүрдсэн гэж юм л да. Орхон аймагт эндээс хойрлогдсон мөнгө бол байхгүй. Миний мэдхээр хойрлогдоод хэд олгдсон, тодорхой хэмжээнд олгдсон байх л да. Энэ бол маш бага тоо байна. 97 тэрбумаас яг орхон аймагт за 2 юм уу 3 тэрбум байсан гэж бодлоо. Энэ бол хүнсэлтэйч ч өөрөө орон нутагт байгаа шүү. Улсын нийслэл 2 сая хүн байгаа боловч энэ хүнсэлтэй аж ахуй газар тариаллын эглэгч чинь өөрөө орон нутагт байгаа байхгүй. Тэгэхээр орон нутгийн илүү мөнгөийг хойрлж иж тийм босоод юмаа хийж иж тэндээс мөнгө өгж авах энэ класснаас тэрж өөрөө хөгж системтэй. Тэгэхээр энэ мөнгөний энэ хойрлтыг их бод нээлттэй байлгах энэ зүйл дээр анхаарал хандуулаач ялангуяа яамны хэрэгсэнд бас хангаж олчиж хийж байгаа зүйл. Тэгэхээр хоёр зөвхөн өдөр байгуулахаар хөргөө батлаад гэсэн одоо зөвхөн хийж байгаа. Тэр хоёр зөвхөн өдөр байгуулнаа. За хөнгөлтэй зээлийн талаар ер нь бол хоёр сонгогчид сангийн зээл, халамжтай зээл, аймагтай жижиг дундын зээлгээр олгож байгаа. За аймгийн зээлийг бол би өөрөө хавтаг 20 сая 3 жилийн хугацаатай өгдөг гэсэн зээлийн төлсийг. За тэгээд бид нар одоо энэ яг юм хийж байгаа бас мэдээ тогтож байгаа аж ахуйн нэгжүүдийн 20 сая төгрөг бүрэлдэхүүн байна гэдэг 18 оны сүүлээр за 6 мөрөглөд 19 оны эхлээс ахуулаад 50 сая төгрөг. За тэгээд 5 жилийн хугацаатай өгөлтөө зээлийг олгохоор болж байгаа. Хамгийн гол одоо аймагт олгож байгаа зээл бол дандаа банкаар тавьж байгаа учраас тодорхой шалгуур байгаа хамаа энийг бас цаашаа судлах хэрэгтэй байна. Жижиг дүнтэй санаар олох зээлийн хүнстэй олох зээлийн журмын төслийг ярьсан байна. Энэ төсөл бол ухаандаа энэ жилийн өдөр 47 тэрбум зээл олох төлсөн юм. Тэндээс 21 тэрбум үсэндээ 21 аймагт хуваалсан. Нэг аймагт нэг тэрбум. Өөрөөр аймагт нэг тэрбум төгрөгийн зээлийг аймаг болох. Аймаг болохтой хайх юм бол аймгийн хэмжээнд жижиг дундын зээл олгох хэд хороо байгуулад тэр хорооны шийдвэр төслийг сонгож шалгуулад байна. Аймгийн жижиг дундын хэд санаа гэсэн. Өөрөөр 20 саяас 200 сая төгрөгийн төслийг шалгуулсан гэсэн. За хэрвээ аймаг орон нутгаас 200 сая төгрөгөөс дээш төсөл бичээ хаашаа ханддаг хотод байгаа жижиг дундын санаа. Тэр санаа болохоор 200 саяас тэрбум төгрөгийн төслийг жижиг дундын санаа. Одоочтой хараалын бүсгүйн дэмжихгүй гэсэн бичиг бол яваг байгаа. Манай олон төрлийн бодолтой байдаг. Яг ямар асуудал байсан би одоо санах юм. Одоо хэлчихээ. За ногоочдын шалгалт одоо өмнө нь хамтлагийн юм яг үнэ. Энэ бол анхаарах болохгүй. Бид бүгд үсэн жаалын санааг зөвлөгөө жаалын санааг уулзахдаа жаалын санааг ногоочдын ногоо хайрцагт боловсрол талтай анхаарах илэрхийлж одоо зургуулсан төрийн байгууллага үйлдвэртэй хөдөлгөөнтэй болоод нэрээр байгуулж нөхөрлөл болоод ажиллаа. Тийм бол бид нар
асуудлууд чинь ингээд том үйлдвэрлэлийн одоо 100% оруулахаар хадгалах шаардлагагүй хадгалж байгаа хав зарж байгаа үнээр ингээд одоо борлуулах жилийн дөрөвдөл борлуулалтаа зайраа барих юм бол одоо ууршил болж байгаа уул нь тэгэхээр одоо дэлхийн баримттай байж чадж байгаа юм дээр бас манай үдээж одоо хоёрсон анхаармаар юм бэ. За энэ тогтвортой асуусан цогцолтой үйл баримтдаг асуудал за ганцхан хэлбэрээр арилгаарай. Бид нар 2011 онд малчин багаа байгуулсан. Малчин багаа байгуулснаа бид нар одоо хүн боломж олсон хөгжиж байгаа. Уучин бол өөр аймаг гэдэг хүн болж болохгүй шүү дээ. аймаг. Тэгээ энэтэй холбоотой бид нар захиргаах боломж үлдсэн байгаа. Энийг одоо сансаар авах байгаа. Энэ бол хотын статустай болох асуудал яаж байгаа? Хотын статустай болох асуудал үндсэн хуулийн өөрчлөлтийн харамж болгоно засаалтын дараа орсон явуул. Хэрвээ хэлцэх юм бол үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг одоо заалт байгаа. Энэ бол Улаанбаатар дарахын эрдэнэт бол хотын статустай байна гэдэг заалт байна. Хэрвээ энэ үндсэн хуулийн өөрчлөлтөд батлагдсан бол бид хотын статусаа авнаа. Ингээд энэ бол үндсэн хуулийн өөрчлөлтөд их хурлын асуудал учраас бид нар энэ одоо шийдэх боломжгүй. Бид нар бол байнга хөөцөлж байгаа, байнга чиг явуулж байгаа. Ийхүү зөвлөгөөний төгсгөлд нэгдсэн зөвлөмж гаргаж цаашид хэрэгжүүлэн ажиллахаар болсон юм а. Нэгдсэн зөвлөмжөөс дөрөвдүгээр мах сүний анх дахь аяныг орон нутгад зохион байгуулж, хувцар савыг хүнснээс хасах хөдөлгөөн өргөнүүлэх, өрхийн тариалал дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.